Манайхад бичиг барих хэмжээнд хүрсэн нөхцөлийн үйлдвэрлэлийг нь одоо орон нутгийн сэтгүүлдэрийн газруудад 4 жил болж байна. Тэр хугацаанаас биднес нийгмийн асуудал гэдэг юм за цалин хөлс гэдэг юм гэвэлгэлэг нь одоо биднес 420-аас 60 мянган төгрөгийн хооронд цалинжиж байгаа. Цалин хөлс гэдэг нь одоо биднэрт 420-аас 460 мянган төгрөгийн хооронд бид нэр цалин авч байгаа. Одоо юм барааны үн өссөн 420 мянган төгрөг 460 мянган төгрөг чинь биднэрт хаанаач хүрхгүй байна. Банкны зээлтэй банкны зээлд өгнө. Банкны зээлг нь оюутан гэдэг оюутны төлбөрт өгнө. Хоёр оюутантай айлчин баг дийлэхгүй шүү дээ. 420 мянган төгрөг. Тэгээд айна бид нар шин тэрүүгээ гардаар авах гэж мэдээж байна. Банкны зээл гэдэг юм байна. Тэгээд янз бүрийн ар гэрийн гачигтлын чин зовлон их байгаа. Одоо яг би бол бас кэлтхи яадгийг артын мэдийг би чинь яг одоо ганцаараа бас өрх толгоолсон ийм хүн байна. Ханян алдаад би 2 жил болж байна. Одоо хажуудан би нэг коллежийн нэг гүйтэй амьдарч байна.